Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны тэргүүлэгчтэй хамтгаар хуралдаан боллоо. 8 асуудлыг хэлэлцсэн. За эхний асуудал бол 2017 онд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, ажлын албаны үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан. За үйл ажиллагааны төлөвлөгөө бол 6 зорилтын хүрээнд 51 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр батлагдсан. За хэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан байгаа. За 2017 онд бол аймгийн иргэдийн хурлын хуралдаан бол 4 удаа хуралдаж за нийт 16 асуудал хэлэлцэхээр тогтлоо. За аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчд бол 17 удаа хуралдаж нийт 94 асуудал хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулж баталсан байгаа. За хоёрдугаар асуудал бол орон нутгийн хөгжлийн сангийн ажил үйлчилгээ 2012-оос 2015 онд хийж буй хөрөнгө оруулалтын өмчийг бүртгэж авсан байдал гэсэн аудитын дүгнэлтийг авч хэлцээ. За аудитын дүгнэлтээр бол нэг 3 зөрчил бол илэрч гарсан байна. Тэгээ энэ гарсан зөрчлүүдийн мөрөөр бол арга хэмжээ авахыг бол аймгийн засаг дарагт даалгасан юм шийдвэр гарсан байна. За нэгдүгээрт бол энэ орон нутгийн хөгжлийн сангийн ажил үйлчилгээг шалгаруулахдаа бол техник эдийн засгийн үндэслэлгүй ийм зүйлд бол одоо ажил үйлчилгээ шалгуулж хийсэн бол зөрчил гарсан байна. За хоёрдугаарт нь бол одоо ажлын гүйцэтгэлд бол захиалагчийн зүгээс бол одоо хяналт муу тавьсан гэсэн юм дүгнэлт гарсан байна. За гуравдугаарт нь бол одоо нийт 3 жилд хийгдсэн орон нутгийн хөгжлийн сан аймгийн төсөөс хийгдсэн ажил үйлчилгээний 28.9% буюу 6 тэрбум 715 сая төгрөгийн ажил үйлчилгээг бол дансанд бол бүртгэж аваагүй юм устдаа жишэл гарсан байна. За энэний дагуу одоо шийдвэрүүдээ гаргаад зохиох байгууллагууд нь бол аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдээс бол өргөсөн. Дараагийн хэлэлцсэн асуудал бол аймгийн гадаад харилцааны талаар бол 2016 оны аймгийн гадаад харилцааны төлөвлөгөөний биелэлтийг авч үзлээ. За төлөвлөгөө бол за нийт 82.8% биелэлтэй байна. Тэгээ 2017 онд аймгийн гадаад харилцааг хөгжүүлэх талаар бол төлөвлөгөөний төслийг бол баталсан. За манай аймгийн уламжилт харилцаатай мужууд болох Япон улсын Доторото муж, Бөгдөө Солонгос улсын Сеул Конго муж, Бөгдөө Хятад улсын жилийн мужуудтай хийх юм уламжлалт харилцаагаа бол одоо 2017 онд үргэлжлүүлэх нэ. Ийм ихний 4 асуудлыг бол одоо аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдээр хэлсэн байна.